Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр ихөө эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу, танд өглөөний мэндийг хүргэе. Жавартай сайхан хүтэн өглөө бидний хөөгтөж байна шүү дээ, тий. Тэгээд энэ 7 хоног ер нь нилээн хүүтэр нэгсэн, тий. Хүүтэн өдрүүд үргэлжлэн нэгсэн байсан. Тэг мөн гадуур ханаа томооч гэсэндээ маш ихтэй байгаа учраас сонсогчдаа гэрээсээ гаргаж байгаа бол тий өрсдөөсөө шалтгааллах зүйлээ сайн хийх хэрэгтэй шүү. Сайхан дулаалаад гараарай. Маска зүгээрээ тий. Тий. Тэрнээс гадна бид нөгөө нэг өчигдрийн сургаалыг хэрвээ санаж байгаа бол бид Христийн бие биеинд анхаарал тавьдаг. Би нэг хэсэг нөгөө хэсэгт анхаарал тавьдаг. Нэгэнт л ярьсан учраас хэрэгжүүлэлт нь магадгүй энэ өдрүүдэд та хамаатан садангийнхаа мөн дүүнэрийнхээ хүүхдүүдийг ямар хөө байдалтай байна, яаж нээж гадаа ханууд том уу их байшаа хөөе хаа те бас тийм зүйлийг бас хийгээрэй. Бас тэдний төлөө мэдээж залбираарай гэдгийг бол энэ цаг мөчид бас урайлан хэлж байна гэж. Тэгэлгүй ах энэ бол маш чухал зүйл шүү дээ тий. Тэгээд бурхан чуулганаар дамжуулан ярьдаг тухай өчигдөр бид нэр суралцсан. Тэгээд бурхан чуулган гэж энэ одоо нөгөө нэг зүйлсийг бий болгохдоо энэ мэдээж хүмүүс байгаа шүү дээ тий. Итгэгчид бид бол хамтдаа байж иж чуулганыг бий болгож байгаа. Тэгэхээр бид нэр хамтдаа нэгдмэлээр ингээ байх нь юутай сайхан мэлээ. Тэгэхээр бие биендээ санаа тавьж халамжилдаг байцгаая. Яаж ийн гэд ярьдаг байцгаая тий. Тэгээд надаар дутуул гэжтэй гэж та ерөөсөө битгий одоорой тий. Яг үнэ. Өчигдөр энэ талаар хамтдаа суралцаад амьдралдаа хэрэгжүүлэх олон шийдвэрийг таныг гаргасан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд өчигдөр мөн асууж ирсэн шүү дээ. Бурхан бусад итгэгчдээр дамжуулан ярьж байсан үе танд байдгүй. Тэгээд пастор маань өчигдөр нэвтрүүлгээ дуусгахдаа нэгэн гэрчил хуваалцаад дуусгасан тий. Тэгэхээр эзэн бидний амьдралд үнэхээр бусад хүмүүсээр дамжуулан ажиллаа хийж бидэнтэй үргэлж хамт гэдгээ мэдрүүлсээр байдаг гэдгийг та битгий мартаарай. Тэгээд өнөөдөр бид нэр чуулганаар дамжуулан ярих бурханд найдах тухай хамтдаа суралцах болно. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирж түүнд алдар магтаалыг өргөцгөөе. Сэтгэлдэн зүрхээс үнцэнтэй зүйлийг танд өргөх юмсан сэтгэл шингээгүй дугтаа утасаагүй очи донас жилүүгтэн давчи гаднах төрхийг мэн биш сэтгэлээ мэн Smoked
бас зөвхөн та бас зөвхөн та Есүс жинхэнэ хүнлэг хүнийг би олж харсаа бас зөвхөн та бас зөвхөн та Есүс үнийг үсгэх хүсэн намайг уучлаач бас зөвхөн та бас зөвхөн та Есүс Дунаас чи лүгтэн давчи Дунаас чи лүгтэн давчи Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид нар хамтдаа 1-р Коринтын 12-ийн 18 дахь ишлэгийг харна. 1-р Коринтын 12-ийн 18. Харин нэгдүгээр бурхан өөрөө хүссэнчлэн эргэтэн тус бүрийг бид байрлуулжээ гэж хэлсэн байна. Амен. Тэгэхээр хэдэн жилийн өмнө би нөгөө төсөө авахгүй юу? Төсөө авсны дараа төсгөөр хүн амьдарч болдго юм аа гэж хүмүүс бол аяг хэлжсэн. Тэгээд би тэр үгэнд их тайвширсан. Мэдээж жоохон өвдөлт байсан болохоор би түүнээс хурдан хагацхыг хүсчихсэн л та. За тэгээд ингээд төсөө авалсан. Авалсны дараа миний биед болон миний хоол хүнс амьдралын хэм маяг те одоо миний биед одоо ачаалал даах чадвар эднэр гих мэт олон зүйлс өөрчлөлт гарсан. Би тийм учраас өнөөдөр ингээд яг энэ өдрүүдэд одоо Христийн бие болон бие махбодтой холбоотой эзний үгийг хуваалцж явах үедээ өөрийнхөө амьдралд тохиолдсон зүйлүүдийг нэлээд их бодож санаж ирсэн. Чуулган бол Христийн бие гэж хэлсэн байна. Христийн бие болсон чуулганы итгэгчид тэр биеийг бүрдүүлж байгаа итгэгчид Бурхан байлгахыг хүссэн хэрэгтэй гэж үзсэн учраас тэр бүхэн байж байгаа гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд нэг ийм зүйл маш их юм тодорхой болдог л да. Тэр үл юу гэхээр энэ 1-р Коринтын 12 дугаар бүлгийн 18 дугаар ишлэг бол Паул бичиж байгаа шүү дээ. Паул болохоор Коринт хотод 18 сарын турш буюу манай эртний 50 оноос 52 он хүртэл байх үедээ тэр хотын хүмүүстэй ажиллахад маш хэцүү байсан тухай бол бидэрт бол бичиж үлдээсэн мэт. Маш их хагаралтай, ёс суртахууны завхралтай, хуулийн аягүй их маргаантай. За тэгээд хуурамч багш нар аягүй ихтэй, үүрэг бэлэг авьяас гэх мэт зохицуулах болон хаана хинэн хизээ дуурахын, хин хизээ үйлчлэхийн те аль нь жохолын тэгээд хаана ярихын, хаана ярихгүй, юу өмсөхийн, одоо толгоон дээрээ юу тавихын, хизээ тавихгүй гэдэг ч юм уу те. Эхнэр нөхөр хоёр хоорондоо сүм дээр ярих юм уу, гэртээ ярих юм уу гэдэг ч юм. Бүр маш олон деталь асуудлуудыг Паул Коринт хотын бичгээсээр аргагүй болсон. Бичиж явах үедээ Паул бол юуны талаар бичсэн мэхээр мэдээж бол та нар чинь Христийн дотор нэг бие шүү гэдэг зүйлийг бол бичсэн байна. Коринт хотын бол их онцлогтой хот байсан гэдгийг бол урд нь нэг удаа Коринт хотын талаар ярьж ирсэн гэж бодож байна. Коринт хот бол Грекийн алдартай том одоо хот байсан. Хөгжил зэтгэлсэн худалдааны том хот байжгаад манай эртний өмнөх 1046 онд бүр ингээд байхгүй болсон заяа. Ромчууд бүр ингээд эзлэх гэсэн чинь маш хүчтэй эсэргүүцсэн учраас бүх эрчүүдийг хятад эхний эмэгтэйчүүд одоо хүүхдүүдийг нь боол болгож зарсан. Ингээ хот 100 жил балгас байсан. Тэгээ дараад нь манай эртний 46 онд Юли Сезар жанжин энэ хотын байга газар чухал юм байна гэд халагдсан цэргүүд худалдаачид. За тэгээд
чөлөөлөгдсөн эрх чөлөөт боолчууд. За мэдээж Ром хотын годамжинд тэнэдэсэн одоо хаяг тодорхойгүй нөхдүүдийг бүгднгийн авчираад Коринтотод суулгасан. Ингээд Коринт хот нэг юм сэтгэл санаа нийслэн хүмүүс цуглаад ингээл ихсээр агаад хүмүүстэй гэрлээл эсвэл те бидэрт амьдарч болно гэж ингээл нэг юм хүмүүсийг ингээд сэтгэл нийслэн хүмүүс цуглуулсаар агаад бий болсон хот биш. Харин балгас байсан хот дээр хот байх хэрэгтэй гэж Ром улс үзсэн учраас хүчээр бий болгосон хот болсон байсан. Тэд нар зарим нь бол өөрөө хүсэж тэр хот дээр амьдраагүй учраас ер нь бол Паулыг одоо те очиж сайн мэдээ тарах үед тэд нар өөрсдийнхоороо байсан байхгүй. Би ч юм шүтлэгтэй би ч юм гарта манай годамч ч юм гэдэг ч юм уу те манай зах дээр ингэдэг манайх шүтэн дөргсөн мах иддэг манайх зүгээр л мах иддэг заа өдр гэдэг ч юм уу те яан зүрийн юмнууд байсан. Харин Паул тэдэрт сайн мэдээ тараагаад тэднийг чуулган болгосныхаа дараа та нар бүгдөө янз бүрийн хэлбэртэй янз бүрийн үзэл бодолтой янз бүрийн хүмүүс оловч Христийн чуулганы хувьд та нар нэг бие юм шүү гэдэг зүйлийг чухал ярьж гисэн байна. За тэгээ бид нар ингээд нэг зүйлийг ингээд онцгой харах юм бол энэ гэсэн үг харин идэвхтэй бурхан өөрөө хүссэнчлэн эргэтэн бүрийг бид байрлуулжээ гэж. Магадгүй танаас цуглаан эзний өдөр болгон итгэлийн тунхаг уншдаг баха гэж бол миний хувьд бол бодож байна л да. Би ариун сүнсэнд итгэдэг ариун нэгдмэл чуулган ариун хүмүүсийн нөхөрлөл гэмт үзүүлэх уучлал болон дахин амьлалд итгэдэг гэдэг үгийг уншдаг байх гэж бодож байна. Тэгэхээр энийг Есүс Христэд итгэгчид бол бараг 300 жилийн дараа бид нар адилхан юм ярьдаг, адилхан итгэлтэй нэг нэгнийгаа юунд итгэдэггүйгээр нь таних боломжтой нэг юм дундын тэ яг Библиэлд бичигдээгээ боловч биднийг нэгтгэдэг үндсэн юмуудыг яг оруулсан нэг зүйлтэй болёо тэ. Тэгээд одоо энд итгэж байгаа хар шаар одоо ямар байна уу, боол байна уу, худалдаач байна уу хамаагүй бид нар эрийгээ Христийн биеийн нэг хэсэг нь явж байгаа юм байна гэж бол хүлээж авъя. Гэт өнөөдөр бол жоохон түүх ярьж байгаа шүү. Манай эртний 341 онд 9 сарын туршид Эфес хотод хуралдсан хуралдааны дараа Никен тунхаг буюу одоо эзний заасан. Одоо бидний хэлдгээр бол элч нарын тунхагийг тогтсон байна. Тэгэхээр энэ тунхагийг хэлж байгаа хүн Есүс Христэд итгэдэг түүний ариун сүнсийг бэлэг болгон хүлээж авсан. Түүний загалмай дээр урсгасан тусаар уучлалыг хүлээж авсан тийм хүн байгаад байгаа. Тэгэхээр ямар үндэстэн гаралтай, хаанаас гаралтай, өндөр юм уу, нам юм уу, шар юм уу, бор юм уу, хар арьстай юм уу, эсвэл шар арьстай юм уу гэдэг зүйл нь бол чухал биш. Хамгийн гол нь тэ би тэнгэр газрыг бүтээгч агуу хүчрэхийг бурхан эзэн итгэдэг тэ. Гээд ингээд эхлээд тэгээ сүүлд нөгөө ариун нэгдмэл чуулган ариун хүмүүсийн нөхөрлөлд итгэдэг гэдэг ийм энд итгэж байгаа хүн болгон бол Христийн бие болох чуулганы нэг хэсэг гэж бол хүлээж авдаг гэсэн. Есүс Христийг тэнгэрч одсны дараа ариун хүмүүсийн одоо итгэгчид буруу зүйл заадаг хүмүүсээс болж бол их ядарсан байдаг. Тэгээд одоо юу гэдгийг тэр буруу зүйл заадаг хүмүүсийн дотроос хамгийн одоо том аюул тавьдаг хүмүүс нь юу гэхээр тэгээд одоо хамт байж чадахгүй бол нэгдэхгүй бол тэгэл салаад явдаг шүү дээ. Тэ гэдэг ч юм уу те ийм одоо юу гэдгийг бутарлыг юм уу саллтыг ч юм уу эсвэл одоо юу гэдгийг санаа нийлэхгүй бол одоо те юу гэдгийг өөрийнхөө замыг хөөх гэдэг зүйлийг одоо зөв бус байдлаар урайлдаг. Тэгээд тэрийг Библийн зарим нэг түүхээр баталгаажуулан эсвэл өөрсдийнхөө ойлгож авсан үзэл бодлыг өөр хүмүүс ойлгохгүй байх юм бол нөгөө хүмүүсээ буруутгаж гаж маж гэдэг тийм асуудлаас болоод бол Христийн бие бол маш их хүндэгцүү байдалд орсон байна. Өчигдөр бид нар сургаалаараа бол те чуулганаар дамжуулан бурхан ярьдаг тухай ярьсан. Тэгвэл өнөөдөр би тантай нэг юм ярмаар. Чуулганаар дамжуулан яаж ярьдгийг арай жоохон тодорхой ярмаар. Чуулган дээр та ингээд гэрчлийн зав өнөөдөр гэрчлийн зав байна. Тэгээ гэрчлэл ярих хүн байна уу гингут те хүмүүс гарч ирээд янз бүрийн гэрчлэл ярьдаг. Заримдаа та зарим гэрчлэл нь танд бүр ингээд те ийм юм надад зөндөө тохиолдож байдаг штэ. Тэгээ энийг одоо тэгээд бурхан хийсэн гэхүү эсвэл зүгээр болсон явдлыг бас нэг хүний анхаарал татгаад урд гарч ирэх гээд ингээ яриад байна уу гэдэг ч юм уу. Гэтэл зарим нь болохоор хүн ямар ч хийх боломгүй, хүнд ямар ч тохиолдох боломжгүй зүйлийг гэрчлэн ярьж байгааг та харсан байхаа гэж бодож байна. Тэгэд магадгүй пастор одоо юу гэдгийг 52 эзний өдөр бүтэнсэ өдөр болох нь номлоход та цуглаанаа таслааг боловч тэрэн дотор нэгч танд хэрэгтэй яг таны амьдрал хэрэг болох номлол болоогүй байж магадгүй.
Бас та 52 бүтэнсэн өдрийн турш эзний өргөнд очиход те гэрчлүүдийнх нь аль нь ч танд таалагдаагүй ээж магадгүй. Гэхдээ та тэндээс нэг зүйлийг сонсоорой. Та ирээдүйд танд тохиолдоход те сонссон мэдсэн бас гэрчлэлтэй хүмүүс туулан гарсан хүмүүст ийм юм тохиолддог бас эзэн хүмүүсээ ийм байдлаар авардаг гэсэн та өөрт чинь тохиолдог боловч асар их түүхүүдийг гэрчлэлүүдийг эзний амьд байдлыг эзэн өөрөө чуулгандаа яаж ярьдгийг чуулганыхаа идис болсон итгэгчдэд яаж ярьдаг вэ гэдгийг идис болсон итгэгчд нь эргүүлээ чуулган болсон нэгдмэл биедээ ярих үед чуулганд нь сууж байгаа итгэгчид ирээдүйд тохиолдох зүйлсийг те номлоор болон гэрчлэлээр дамжуулан яаж суралцдгийг тэгээд тэрийг сонсон хүмүүстэй энэ бурхан надад сануулж болон бурхан надад зааж өөрчлөн намайг сургаж байна гэж хүлээж авах үед ямар хүчрхэг хүмүүс болдгийг бид эндээс ойлгож авах боломжтой болж байна. Ариун нэгдмэл чуулган ариун хүмүүсийн нөхөрлөл гэдэг ойлголоо маш чухал байхгүй. Бурхан заримдаа нэг хүнээр дамжуулан тэр хүний амьдралыг бэлэг авьяас түүгээр дамжуулан бидэнд хэлж байгаа үгээр дамжуулан бидэнтэй адилж байгаа. Дуулууртай хүнийг бурхан яаж шагнадгийг, итгэмжтэй хүнийг бурхан яаж шагнадгийг, гимшдэг хүнийг бурхан яаж шагнадгийг те Есүс Христэд итгэсээр байдаг хүнийг бурхан яаж шагнадгийг гэх мэт. Харин би чуулганд очих юм бол бурханы тантай ажиллахыг хүсэн олон хандлтуудыг болон боломжуудыг харах болно. Саяхан нэг зүйл болсон. Тэр нэг пастор нас орсон. Тэгээд эзний өвөрлөө явсан. Тэгээд хамгийн сүүлд бид хоёрын уулзалт тийм тааламжтай сайн бол байгаагүй учраас миний хувьд бол надад бол маш их юм харамсалтай санагдсан. Учир нь бид нар зарим нэг хүмүүсийг ингээд те бидний зэмлэх шалтгаан, хатуу хэлэх шалтгаан бидний хувьд зөв байсан байж болоход авч болж игэл аргадах гэж хитрхи их цаг битгий алдж байгаарэ гэдгийг бол бид эндээс бол сурч авсан байна. Миний хэлсэн үг зөв байсан. Миний тавьсан шаардлага ч зөв байсан. Харин гэхдээ дараад нь тэр найз нь чамд илүү хатуу хэлэх шиг боллоо. Жохон хатуу байсан уу? За тэгээ уучлаарай. Хоёлоо нэг дахиад нэг уулзхоо гэдэг ч юм уу те. Бид нэг ийм эвлэрлийг бас ингээд өршөөлийг тунхагладаг, эвлэрлийг тунхагладаг тийм байх юм бол маш их чухал гэж бодож байна. Яг тэгэхээр бид нар чинь ариунаар нэгдэхийн тулд Христийн тусаар дамжуул нэг чуулган болсон. Тэгээд дарамт нь энд хэлсэн байна шүү дээ. Ариун хүмүүсийн нөхөрлөл гэж байдаг. Хүмүүс ариунаар нөхөрлөж болдгийн. Гимзэм янз бүрийн буруу зүйлээр нэгдэхгүйгээр. Бас нэг зүйл нь гимт үзүүлэх уучлал болон амлалтанд бид итгэдэг. Бид нэр ариун хүмүүс тоглосон ариунаар нөхөрлж байгаа тэр газар хүмүүс бие бинийгээ уучлж хүлээж авдаг гэдэгт итгэдэг. Тийм болохоор хүн болгоноор дамжуулан бид нар бурхны уучлалыг болон тухайн хүмүүст хандлан бурхны өршөөл болон төлөвлөгөөнүүдийн биелэлтийг болон тухайн бурхны хүслийг биелүүлж чадахгүй бурхны өршөөлийг болон эвэлийг алж байгаа байдлыг бид харахтаа чуулганаар дамжуулан биднэрт бүр ингээд яг ярьж байгаа бурхны янз бүрийн хандлтууд, янз бүрийн дөрдөрх болон нөхцлүүдийг харж сурч ин гэсэн. Үүнээс илүү том амьдралын сургалт гэж хаана байх вэ? Тийм үү? Тэгээд бас нэг зүйл бол миний хувьд бол итгэдэг. Яг тэр зүйлийг сонсох хэвээр хүмүүс л тэнд сууж идэг. Яг тэр зүйлийг харах хэвээр хүмүүс л тэнд сууж идэг. Хэрвээ та ямар ч утгагүй нэг цуглаанд би нэг оролж ирсэн шүү гэж бодож байгаад танд юу нь утгагүй санагдсныг та нэг бодоод үзээрэй. Магадгүй тэр зүйл танд одоохондоо тохиолдоогүй гэж боддог. Харин тохиолдох үед та тэнд байж тэр утгагүй эхэндээ утгагүй санагдсан яриаг сонссон учраас магадгүй зарим нэг хүмүүсийн туулгаарч баг хохирлыг та туулж магадгүй юм гэдгийг бодох хэрэгтэй. Бид чуулганд байгаа хүн болгоноос тэдний амьдралын гайхамшиг бүрээс бурхны ямар харамгүйгээр хүн тус болгонд ханддгийг хардаг. Библи залбирал нөхцөл байдал чуулганаар дамжуулан бурхан ярьж байгаа бүхий л ил тод гэрчлэлтэй илэрхийллийг бид чуулганаас тэгэхээр харах боломжтой байна. Тэнд таныг санамсаргүй байлгаагүй гэдэг та өөрөө ч гэсэн хэрвээ та сүнсэн дотроос сэргийг бол шууд ойлгож авна. Тийм биш бол тэр зүйл тохиолдох үед тэрийг сонссон надад бас боллоо шүү гэж чинь талархах өдөр ирнэ гэдэг нь гарцаагүй. Тиймээс бурхны хүмүүсийн сайхан сэтгэл болон зөвлөгөөнөөс өөрийгөө тусгаарлах хэрэггүй. Шийдвэр гаргах үедээ тэдэнтэй хамт залбирах хэрэгтэй, цааргалах хэрэггүй. Баяр хөөрөө хуваалцаж, уналт ялагдлаа хуваалцахдаа өрөлж нээлттэй байгаарай. Учир нь бүхэн бурхны үгийг дамжуулдаггүй боловч Христ Есүс чуулганы тэргүүн тул бурхан гарцаагүй чуулганаар дамжуулан, чуулганы хэн нэгнээр дамжуулан танд хэлхийг хүссэн үг байгаа. Тэгээд мэдээж чуулган дээр байгаа. Шалтгааны үг гэж бурхан таныг тэр чуулганд тэр хүмүүстэй хамт байлгаж байгаа нэг шалтгаан байгаа.
Амен. Үгийг тунгаан бодоод эзний өмнө хамтдаа ирцгээе. Эцэж тойлдан сүнс минь цөхрөн суйлдах үед шантрах бүрдээ миний зүр хаширдаг ихэзэн та надтай хамт байх үе хүртэл айдох нартай нэгэн газарт хүлээ та босоно тэр тэхүүлсэн дээгүүр та босоно далай дээр алхуулна таныхаа нүмүрт би хүчтэй байдаг та босоно хийж чадхаас миний илүү цавлан үгүй амьдрал гэж бидэнд үгүй зүрхний цохилт бүр тайтгарлыг хүсдэг харин зөвхөн эзэн тал намайг бишрүүлж урд мөнхийн сайхныг надад мэдрүүлдэг та босоно тэр тэхүүлсэн дээгүүр та босоно далай дээр алхуулна таныхаа нүмүрт би хүчтэй байдаг та босоно хийж чадхаас миний илүү та босоно тэр тэхүүлсэн дээгүүр та босоно далай дээр алхуулна таныхаа нүмүрт би хүчтэй байдаг та босоно хийж чадхаас миний илүү таныхаа нүмүрт би хүчтэй байдаг та босоно хийж чадхаас миний илүү Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа 1-р Коринт номын 12 дугаар бүлгийн 18 дугаар ишлэлээс суралцлаа. Харин идүүгээ Бурхан өөрөө хүссэнчлэн эргэтэн тус бүрийг бид байрлуулжээ. Хэмээх ишлэлээс бид нэр хамтдаа суралцлаа. Та Тэнгэрийн хаанчлалын төлөө хэрхэн үйлчлэх вэ гэдгээ мэдхийн тулд бусад итгэгчид болон чуулганаар дамжуулан ярьж буй Бурханд найдах хэрэгтэй маа. Та бусад итгэгчдийн гэрчлэлийг сонсохдоо Бурхан амьд оршигч ажилласаар байдаг Бурхан гэдгийг таньж мэдэж байсан л үсттэй тий. Тэгэхээр яг үүн шиг таны гэрчлэлээр дамжуулан Бурхан бусад хүмүүст хүрч байдаг юм а гэдгийг битгий мартаарай. Тэгэхээр эзнийг өөрийн амьдралдаа эргэн тойронд байгаа хүмүүст эзний хийж байгаа тэр ажлыг тунхаглан гэрчилдэг ярьдаг байгаарай гэж энэ өглөө таныг ятгахж байна. Тэгээд таны гэрчлэлээр дамжуулан, таны үйлсээр дамжуулан, таны амьдралаар дамжуулан эзэн Бурхан алдаршиж бусад хүмүүст мөн хүрэх болно, үгээ хийх болно. Тэгээд энэ гайхалтай үгийн төлөө өнөөдөр талархъя. Тэгээд хамтдаа эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Орчлон ертөнцийг бүтээж өөрийн хүссэн цаг хугацаанд өөрийн хүссэн зүйлийг үргэлж хийдэг. Царын ганц амьд ирэх мэтэлтэй Бурхан эцэг минь танд баярлалаа. Таны хүсэл тэнгэрчгээ газар биелэх болтугай. Бид дургуй зүйлсүүд уулзмааргүй хүмүүс, очмооргүй орчин нөхцлүүд
биднэрт бол байгаа. Бид тэгж ойлгодог. Гэтэл хэрвээ та тэнд байлгаж уулзуулж, тэнд байлгаж сургаж, тэнд байлгаж мэдрүүлэхийг хүсэж байгаа бол таны хүслээр бүх зүйл болох болтугай. Та бидэнд хүч чадлыг өгөөрэй, урам зориг өгөөрэй. Бид өнөөдөр босод хүмүүсээс левелийг авахыг хүсдэг байтал бид өөрсдөө ч гэсэн зарим хүмүүст эвэл болох ёстой үүрэг хариуцлага байгаа. Бидний эзэн Есүс Христ мөн танаас илүү их суралцсан тань шиг босод хүмүүст дэлхийд ерөөл болон амьдрахад та биднийг удирдах өгөөч. Яг энэ цагт Бурхан эцэг тань талархан чуулганыг бидний төлөө байгуулж өгсөнд чуулганд үйлчлдэг хүмүүсийг бидний төлөө илгээж өгсөн талархан Есүсийн нэрээр залбирэн даатхан гуйж байна. Амен. Тэгээд энэ өглөө хамтдаа эзний үгэнд хамтдаа суралцахаар тий чих тавин сонсож байгаа сонсогч танд талархъя. Тэгээд өчигдрөөс нэвтрүүлгээ хийж эхлэхэд бас манай нэг сонсогч манд тэгсэн байсан. Маш их сансан шүү. Бас бүр гайхсан. Тэгээд нэвтрүүлэг маань бүр ингээ болчихж байгаа юм бах та гэж итгэхгүй үе орж хаагаад л байсан шүү гэдэг хуалцаад битсэн байсан. Тэгээд хермоны шүдрэ өглөөний нэвтрүүлэг маань явж эхлээд 330 гаруй дугаараа хийгээд явж байгаа тий. Тэгээд Сама пастор бит хоёр ярилцаад ямарсан бүтэн жил сонсох дугаарыг хий гэж төлөвлөсөн байгаа. Тэгээд энэ хугацаанд ямар ч гэсэн эзний ивэлэр бүрэн амжилттай дуусгахын төлөө сонсогч таас залбираарай. Тэгээд мэдээж бид нэр ингээд сонсоод өнгөрсөн зүйлсээ дахиад ингээд сонсоход эзэн үгээ хэлсэрлээдэг. Дахин нэг өөрчлөлт рүү биднийг дууцаар Бурхан өөрийгөө илүү их таниулж мэдсээр байдаг учраас өмнө хийгдсэн дугааруудыг ч гэсэндээ та эхнээс нь сонсдог байгаарай тий. Магадгүй одоо ингээд бүтэн нэг жил сонсох, өдөр бүр сонсох дугааруудыг бит хоёр хийхээр төлөвлөж байгаа. Тэгээд энэ бүх дугааруудтай хамт байгаарай гэж таныг хүсэж байна. Тэгээд энэ бүх зүйлийг хүлээн зөвшөөрсөний төлөө ихээр их талархаж байна. Мөн сонсогч танд баярлалаа. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.